Зя сайн байцгаана уу манайхаа. Ингээд ахуй алтгүй YouTube сувг дээр контент хийдэг Max Trader байна. За эхлэн айгу сонирн боллоо гэхдээ яхаа. Юу яа. Нөгөө нэг deriv дээр бид хэд арилжаа хийгээд байгаа шүү дээ. Тэгээд манай нөгөө нэг Telegram group за одоо хах би чи юу яаж байна? Мэдчилгээ маягтай юм явж байна. Таны дуу сонсогдож байна. За байж байгаа. Тэгээд deriv дээр нөгөө нэг хүмүүс депозит хийж чадахгүй хүмүүс айгүй их байгаад байгаа учраас юу яах чинь нэг манай группийн гишүүн сайн баярахтай холбогдоод сайн баярахыг Binance-аар ч юм уу дамжуулаад юу яачих deriv криптогоор депозитлуулчих тэрийг нь зааж өгье. Тэгээд энийг бичлэг хийж байгаа учраас бас deriv дээр нөгөө нэг Binance ч юм уу эсвэл XMeta ч юм уу юу ч гэдэг хамаагүй coin-ы биржээс депозит яаж deriv-лүү депозит хийх вэ гэдгийг зааж өгж байгаа тийм бичлэг болгож байгаа шүү. За сайн баярах. За та дугаараа таны яриа сонсогдох нь. Байдгүй бүр таг болчлоо. Байна уу? За одоо жоохон чангалаа. За дуугаяа. Тий. Хамгийн чангад дээр нь л ухсаг байна да. За тэгвэл би юу яач заагаад өгчээ танд. Та юу яач скрин шеэр хийчих. Binance руу ороод дэлгэцээ скрин шеэр хийж яагаад screen cast гэсэн юм дээр дараад тий. За мөн үү? Таны таны царай л харагдаад байна. За. За одоо. За одоо болж байна. За Binance руу орчих одоо. За энд орцсон байна. Наад чинь юу байна? Яг арилжааны чарт болоо явчлаа. Үндсэн Binance руу орчих. Үндсэн рүү нь яаж ортё? Энэ зөв. За зөв. За одоо ингээд яах вэ гэхээр та юу яана? Трейд хийнэ гэсэн үг. P2P-гээр арилжаа хийн. За трейд рүүгээ орчих. Тэр дээдлийн цэсэн дээр 3 дугаар за. Наад чинь P2P-гээд дээрээс 3 дахь. За тийм байна. За наад руу орчих. За тэгэнгүүт та одоо юу хөдөлж авах гэж байгаа? USDT хөдөлж авах гэж байгаа. Tether хөдөлж авах гэж байгаа. За XLч. Энэ дээр. За тэгэнгүүтлээ та чеклээд За тэгэнгүүтлээ юу яачих? Та юугаа сонгоно? Тэр дээдлийн buy sell гэсэн байгааз. Энд үү? Тийм тэрнийхээс buy-ыг нь дарцсан байгаа те. Тэгээд над USD гэдгээ юу болгочих? Доотлох нь USD-г MNT болгочих. MNT. Тий, MNT Монгол төгрөг гэсэн үг. Тэр дээдлийн search bar дээр нь биччихгүй дөө MNT гээд. Зөв сонгочих. Одоо ингээд MNT сонгочингууд л яг энэ дээр P2P арилжаа хийх боломжтой бүх юунууд агентууд гараад ирж байгаа юм. За тэгээд одоо advertisers гэдэг нь нэр нь байна. Price гэдэг нь яг одоогийн USDT худалдаж авах ханш нь байгаа. Available orders limit гэсэн байгаас 3 дахь бар. Наасан дээр чинь болохоор тэдээс тэдэн дөрвний хооронд USDT зарна гэж байгаа. За payment гэдгийнх нь доотлолт болохоор ямар банкар шилжүүлэг хийх вэ гэдэг нь байж байгаа. За над бол чинь бүгд restricted гэсэн байна. За та доошоо яваарай. За buy USDT. За наа чинь 25,000 төгрөгөөс наач айгүй баг USD. Та хэдээр цэнэглэж байгаа вэ? $100 цэнэглэж. $100. Юу? Та Binance руу хийцэн байгаа мó мөнгөө? Хийгээгүй. За дүүр төгрөгийн одоо Монгол банкны юунд чинь байгаа үстэй. Тий. За тэгвэл доошлуулъя. Наад дээр чинь доотлын buy USD гэдэг дээр наач хэдэн 50,000-аас $200 наач 100,000 хүрдэг. За тийм байна. За дараагийн цонх руу оръё. Наач яагаад restricted болцсон юм бол ихэнх нь? Энд нэг $209 гинөө. За 500,000-аас 700 хэдэн CGE 43 ордертой 100% completionтэй гэдэг чинь 43 удаагийн амжилттай арилжаа хийсэн байна гэсэн үг. За хоёулаа restricted гэдгийг нь та restricted гэдэг дээр маус очвол да. Юуг нь тайлбарыг уншаад таа. Дарчих юм уу? Тийм дараад үзтээ. За яж орой. Your registration time is less than 20. Та Binance-ыг нээгээд
20 өдрөөс бага хугацаа өнгөрч байгаа юм байна шүү дээ. Тий. Саяхан нээсэн юм байна шүү дээ. Мм. За тэгвэл наад чинь нөгөө нэг худалдаа хийхэд 20 өдрөөс дээш болсон Binance аккаунтуудаа худалдаа хийнэ гэсэн хүмүүс танд restricted болж харагдаад байгаа юм байна. За тэгвэл хоёлын юу чи цэгийн хоёлаа арилжаа хийжээ. 3600 Уг нэг зэнгэлсэн шүү дээ. Өмнө уг нэг зэнгэлсэн байхгүй юу? Зөв. Нөгөө уулзалт болсон шүү дээ. Тий. Тэн дээр нэг англи хүүхнэр уг нь хийлгэсэн. Юугаар депозитлуулсан? Банкныхаа картаар л хийгээд ах шиг эсвэл энэ дээр дараа гэлээсэн тэгэл хийцсэн байна. Манайх нөгөө нэг банкны карт дээр жоохон яг гадны брокерууд дээр жоохон асуудалтай байгаа гэдэг юм аа. Visa карт. Ямар ч нэг цэнгэлж болж ийсэн юм. Тэгээ болдیں۔ Гэхдээ татаа болт хийхэд буцаагдаад аюу олон юм шалгаад байдаг байхгүй. Тэгээ USDT гэж авч байгаа л тэгэл дамжуулаад хийгээд байсан. За одоо наад чинь бай хийж явъя. Таны юу мөнгө чинь хаан банкн дээр байгаа юу? Голомт дээр байгаа. Голомт уу. За тэгвэл наас нь зөвхөн хаан банкт арилжаа хийнэ гэсэн байна. Бас уу. Тийм. За доотлих нь Jack гэсэн байна шүү дээ. Тийм энд байна. Тийм. Наас чинь голомт банктай байгааз. Энэ артл дээр голомт банк, төрийн банк, хаан банк гэсэн 3 юутай байгааз. Тийм байна. За тэгэхээр одоо надад чинь хоёлоо $100 $1 3629 төгрөгөөр үнэлж худалдаж авах нь. За хааш өндөр байт юм байна те. Өндөр байдээ. Угаасаа нөгөө нэг энэ Binance ч вэ, Meta ч вэ, XMeta ч вэ, одоо DAX Max ч вэ, биржүүдийн одоо энэ юунууд ч агентууд чинь хямдхан USDT та одоо нөгөө withdraw хийхэд арай хямдхан зарна, худалдаа авахд арай үнэтэй. Энэ нөгөө нэг ханшийн зүрхнээс ашиг олдог юм хүмүүс байдаг байхгүй юу? Тийм ченжүүд байдаг байхгүй юу? Ченжүүдээс авж ийн л гэсэн үг ер нь. Тий. За buy USDT хийч. За одоо наа чин юу бэ штэ. За юу яачих та. UPay гэж байгааз тэрэн дээрээ та юу яачих. Наасан дээр мөнгөнд нүгэ хийчих. $100. 110-аар хийчих. За. Биш. Монгол төгрөгөөр тооцно. Үржүүл тавих. За доотлын you receive $100 гэж байгааз you receive гэж байгаа доотлих нь наасан дээр $100 хийчих. Тэгэхээр дээр нь калькуляцаар гараад ирэх байх. За 399,190 төгрөг төлөх нь. За тэгээд buy USDT. За. Payment method сонгоно. Наасан дээр та голомт банкаа сонгочих. Дарч. За голомт банкаа сонгоод тэгээд buy USDT. Дахиад энд ороо юу? Тий. Одоо ингээд та хилцлээ эхлүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Зөв. За одоо ингэнгүүт юу харагдана? Танд нөгөө нэг одоо тэр дээрээсээ доошоогоо 2 дахь юун дээр дансны мэдээлэл нь байгааз. Энэ жаргал юу гэсэн үү? Тийм. Тэр доотлих нь аккаунт номерыг нь та шууд артлын 2 юун дээр дараад копи. Тийм, копи. Клик копи. За тэгээд дээшлүүлчих. Надад чат дээр чинь юу байх хэвээр. За 7648-гээ сая тань руу чат бичиж байгааз. Тэр хажуудлын баруун талд. Доошоогоо. Наас нь чатны хэсэг байхгүй юу? Доотлол утасны дугаартай тэгээд доошоогоо. Наа чинь 7648 гэдэг нь та гүйлгээ хийх утга нь байхгүй юу? Ийм утгаар энэ хүн рүү саяны хэдэн төгрөг байсан бэ? 399,190 төгрөг шилжүүлнэ гэсэн үг. За та юугаа яачих? Одоо наасан дээр чатлах шаардлагагүй. Одоо ямар ч наад хүнийхээ данс руу 399,190 төгрөгөөг гүйлгээний утга дээрээ 7648 гээд шилжүүлчихнэ гэсэн үг. Шиг биш үү те? Тий. За бахан төгөл. Та тэгээд овг нэрийн сайн хараарай. Full name гэсэн тэр жаргал баяр ловсон гом гэсэн байна штэ. Дүн наавлаа. За тэр 399,190 те. Ааха. Тэгээ гүйлгэний утга дээр яг 7648 гэдгийг хийх юм шүү. За лувсан гом гэдээ гараад ирлээ. За гүйлгэний утганд түрүүний тоо тий. Тийм 7648 гэдгийг хийгээд гүйлгэний утган дээр нь. За тэгээд шилжүүлчих. За явчлаа гин.
За тэгээд одоо тэр зүүн талд байгаа transferred notify seller гэсэн байгааз шар өнгөтэй. Энэ доороо. Тэгээ наас чин шилжүүлчлээ одоо шилжүүлээ гэдэг нөгөө нэг танд зарж байгаа хүнд мэдгэж байгаа хөө дарч наасан дээрээ шилжүүлсэн бол. За тэгээд чеклээд confirm. Энэ хүлээж явах юм уу? Юу яаж вэ? Confirm дарагдахгүй байна уу? Дарагчаал ингэж яваад шүү дээ. За. За наач уншиж байгаа хаа. Эйгу өгнө гэж боддог юм да. Тэр upload гэдэг дээр нь заавал юм яах юм уу? Таних нөгөө шинэ аккаунт болохоор айгу олон юм нэхэд ах шиг байна. Хаана? Биш биш тэр нэг upload гэдэг нөгөө тий наад шин болохоор нөгөө нэг шилжүүлэг хийсэн баримтаа хавсаргана уу гэж байгаа байхгүй юу? Та юу скриншот хийгээд наад руу хавсарч эсвэл та скриншот хийнгүүтлээ өөрийнхөө компьютер руу нөгөө юугаа хийчих. Утсан дээр скриншот хийгээд тий наад утсан дээр саяны гүйлгээ штэ тий. Одоо тэг хаана сарт юм бэ? Тэгэнгүүтлээ скриншотоо утаснасаа шууд өөрийнхөө Telegram руу ч юм уу над руу чат бичингүүтлээ Telegram руу нөгөө тэр зураг скриншотынхаа зургийг утас руугаа хадгалангууд юу компьютер дээрээсээ Telegram руугаа оронгуутлаа компьютер дээр хадгалж болно. Скриншот хийж мэдж байгаа юу та? Утсан дээр үү? Тэ? Нөгөө гүйлгээ хийсэн юм болдгүй. Хамгийн сүүлийн гүйлгээ байх хэрэгтэй дөө тэ. Тийм нөгөө сошиал медиа харж гэсэн чинь. За адхан дансраг байна. Яагаад апплод? Биш наатан дээр дарахгүй. Арай болоогүй. Эхлээд та юу Telegram руугаа юу яана? Шидэд скриншотоо над руу чат хийчих. Тэгмүүтлээ компьютер дээрээс Telegram руу оронгуутлаа өөрхөө явуулсан зургаа компьютер дээр хадгалчих. За гүйлгийн утхан дээр нь нэг утганд харагдахад болно шүү дээ. Тийм гүйлгийн утга. Тий. Таны нөгөө нэг голонтын данс чинь өөр яг таны нэр дээр байдаг данс шүү дээ тий. Тийм. Энийг хаашны явуулчих гинэ хой. Над руу явуулчих. Тэгмүүлээ компьютероос Telegram руу орчих. Нөгөө чат руу орчих. Хоёулын чат руу. Telegram-аар явуулчих юм байна тий. Тийм тий. Та компьютер дээр л хадгалах гэдэг байгаа шүү дээ. За одоо тэр компьютер дээр гараад ирлээ ш наадха өөрийнхөө компьютерийн документ дээр ч юм уу саяны хэсэг дээр хуулчих орж байгаад сайн. За наатагаа биш копи биш save ин save-с дотлын хамгийн дотлоос хоёр дахь зөв тэгээд наач одоо та хаана хадгалах юм? Наана хадгалчих. Десктоп дээр хадгалчих. За, окей. За одоо саяны юу руугаа ороод. За тэгээ апплод дараад десктоп руугаа ороод. За саяны скриншотоо open. За тэгээд confirm. За одоо ингэж та нэгнээсэндээ шилжүүлээ шүү гэдгээ баталгаажуулчих. Одоо тэгмэл мань хүн зарж байгаа хүн тань руу юугаа явуулчихна. Одоо USDT-г явуулчих. Энэ хооронд та Binance руу орчих. За болчлоо. За харж V balance-ыг харж. Одоо нэгнээсэндээ та сая
Монгол данс ашиглаад Binance-а цэнэглэж байгаа гэсэн үг. Зөв зөв. За одоо еврогоо орчих. Евро. Дэрив рүү орчих. Биш. Сайт руугаа. Одоо хоёул депозит хийх гэдэг байгаа шүү дээ. Зөв. За одоо чинь Логин хийх хэрэгтэй. тийш дээ. Бэлдсэн гэдэг. За энэ таны энэ юу мөг би бүгдийг яг одоо нэг YouTube дээр тавихтаа юу яж нөө? Хаачна. Гайгүй үстэй. За two factory-га идэвхжүүлээд Юу лээ утсан дээр чи ирж байгаа. Google Authenticator байгаа шүү дээ, тий? тий. За proceed. Буруу байна. За орж ийн. За одоо евро кэшер руугаа ороод кэшер хамгийн дээдлээ. Биш. Зүүн дээдлээ. Зүүн дээшээ. Зөв. Тэ, наасан дээрээ дараад кэшер дээрээ дараад deposit хоёр дахь нь deposit cryptos гэж байгаа. За наасан дээрээ дарчих. Энэ дээрээ дагдаг лөө. За тэгээд хоёр дахь нь ERC20 USDT. Наатаа сонгоод continue. За тэгвэл энэ таны wallet байхгүй юу? За наатаа copy хийчих. Тэгээд дээдлээс сүлжээг хараарай. Ethereum-ийн сүлжээ байгааз ERC20 гээд. Тий. За одоо Binance руу гар. За тэгээд deposit withdraw хоёр дахь нь биш баруун тийшээ. Зөв withdraw хийж. Одоо Binance-аас та нэгсдээ татаа авалт хийж яаж байгаа гэсэн үг байхгүй. За search coin гэдэг дээр нь USDT-гээ сонгочих. Тий, ингэж яваал ингээд бороо явчихдээс. За тэгээд наатхан дээрээ саяных copy paste хийчих. Тэр дээдлээ. Биш. Дээшээгээ. Арай наатхан сонгох. Наатхан дээрээ саяны хуулж авсан юм paste хийчих. Энэ дээрөө. Тий. За энэ wallet руу тэгээд одоо сүлжээгээ сонго. ERC20 гэдгээ над листнээсээ доошоо явуулаад над чинь тий Ethereum гэж байгааз. За тэгээд Ethereum 20 ERC та юугаа шалгаарай. Дахиад нэг еврогоо дэрвлэгөө орч саяны дэрвийнхаа сайт руу. Хоёлаа урдлын 4 артлын 4. За 0x7b 8ed3. За буцаа Binance руугаа. 0x7b 8ed3. За 0x7b 8ed3. За окей. За доошоо болцсон наад чинь. За max гэдэг дээр нь дарч. Та саяны цэнгэснээ бүгдийг нь оруулах гэж байгаа шүү дээ, тий? Энэ дээр. Тий, max. За одоо тэнгуэл $116 та дэрвлүү депозит хийх чинь гэсэн үг байхгүй юу? За withdraw. За continue. Нэлээд төвөгтэй байна. Хийхээр айгүй амархан газ орчин. Энэ нэг юм ингээ гараад идэв энэ. За наатайга passkey хэрэг бол cancel хийчих. За. Тэгээд хоёр дахьыг нь энийг тий. Дээшээ. Доошо. Mic not available гэж байгааз. Тэ. За дарч. За authenticator. За Binance та Google authenticator-тайгаа холбосон уу? Холбосон. За тэгвэл одоо наатайгаа явуучих. Хоёр удаагийн юу яах вэ? За наасан дээр дарчих. Тэ. За тэгээд одоо Google authenticator харчих утсан дээрээсээ. За одоо имэйлээ шалгана. Биш. Наа чин 6 тоо ирэх хэвээр. Мэйл дээр чин код ирэх хэвээр. За. Таны сайн хийсэн энэ мэйл дээр чин код ирж байгаа хэвээр. За энийг хийн тий. Тий. Ингээ хоёр удаа баталгааж болчихж байгаа байхгүй юу? За окей, ингээ болчихж байгаа юм. Окей. Тий, окей. За одоо наа чин нэг удахгүй евро ороод ирнэ. Дэрвлээ ороод ирнэ. Та өмнө явуулж ирсэн юм биш үү те? Харин хүнээр хийх чи одоо өөрөө чадахгүй байхгүй юу? Зөв. Одоо дахиад гайх хэрэг болчлоо штэ.
Одоо тэгээ бичлэгээ үзээд болох байгаа. Тий. За одоо орж ирж штэ тэр deposit USDT-ийн процесс гээд. Уншаад байгаа гэсэн үг. Тий. Тэгээд за яжаар надад чинь дуустал хоёлаа явуулж байгаа. Тэгээд бичлэгээ дуусгая тий. Одоо бол та яхахыг болчихж байгаа штэ. Та хэрвээ дараа он цэнгэлд мэглэлт яхаар бол татаа уултын бичлэг бол манай YouTube дээр байгаа штэ. Баг түрүү жил мэл хийж илүү яалаа. Тий. Тэрийг сайхан татаа уултандаа үзээд одоо энэ бичлэгийг бол YouTube дээр тавьчих юм чин хүссэн үедээ та тацаад байвал үзээд иж болно штэ. За ингээ ороод ирлээ. За одоо хоёлаа евро нөгөө арилжааны данс руугаа шилжүүлтийг нэг мөсийг хийгээд үзүүлчихье. За одоо трансфер дээрээ дараа. Зүүн талын баган дээр трансфер. Тий. За тэгээд дээдлийнх нь from за наатайгаа аль данс руугаа хийх юм? Наат руугаа хийх юм уу? Тэр нэг X дээр бас нэг юм данстай болчихсон шүү дээ. За зүгээр. Стандарт данс чинь зүгээр. За all гэдэг дээр нь дарчих. Тэгээ. За тэгээд трансфер. За ингээ болчихж байгаа. За derive-логоо орчих. Хэрэггүй. Одоо ингээ наач болцсон. Тий. Юу derive-ийнхаа нөгөө платформ руу орчих. Meta 5 руугаа. Энэ дэр мэдгүй. Биш. Зүгээр шууд үндсэн derive Meta 5 руугаа. За ингээ ороод ирсэн байгааз орж ирснийг харуулах гэдэггүй юу хүмүүст. Энэ тий. Тий. Одоо Meta 5 дээр ч ороод ирсэн байгаа шүү дээ. Тий. Одоо тэгвэл ингээ шууд арилж байгаа гэж болно тий энэ дээр. Тий, одоо та Ctrl T дарчих. За одоо ингээд ороод ирсэн байгааз trade гэдэг дээрээ дарчих. Trade. Тий. За ингээд 116 deposit хийгдсэн. За та чи ямар аргаар хэлээр үзээд байгаа юм бэ? Янз янз зорж үзээл юм. Янз янз зорж хэрэггүй шүү. За. Та тэгээд юунд Discord group байгаа шүү дээ, тий? Юу Telegram-д байгаа. Хичээлээ сайн үзээрэй. Тэр хичээлийг үзээд нэлээд сайн болцсон байхад ер нь бол алдахгүй шүү. Яг алдаж болно. Баг алдаад байн тогтмол ашигтай явж болно. За одоо л жоохон нүд жоохон онгох гэж байна. Жоохон дасж байна. Тий. За ойлголоо. За ямар ч байсан бичлэгт оролцсонд баярлалаа. Баярлалаа. За амжилт хүсье. Эргээд оройдоо холбогдъё те хэдүүлээ. Та арилжааны группт байгаа үстэй? Бага бүгдийг нь үзэж байгаа. За. За баярлалаа. За ингээд манайхаа ямар ч хэлсэн авах алдахгүй YouTube сувг дээр derive broker-аас хэрхэн криптогоор татаа авалт хийх талаар видео аль жилийн өмнө орцсон байж байгаа. Тэрийг та бүхэн үзээрэй. Хэрвээ чадахгүй байгаа бол тэгээд deposit-ыг яаж криптогоор хийдэм бэ гэдэг аягүй олон хүн асуусан учраас ингээд юу яаж байгаа шүү. Үзүүлж байгаа шүү. Ингээд deposit хийхэд аягүй амархан боллоо. За баярлалаа.